Дэлхийн монголчуудын эмдэл радио 88-ны урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиад айлтгая. Додооны бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрий гэсэн үрэйтаагаар шуудурдаг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 12-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнц болонгаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ нариулагчаар ган болдын ангарганаар ажиллаж байна. За өдрийн минь төргий. За шинэ 7 өдрийн минь төргий. За гоё өмнөшөө гоё ойрцоо амт. За харин тэглээ. Хоёрдугаар студ надад таалагдчихэв. Надад ч гэсэн. За өнөөдрийн хамгийн дүүлэнтэй мэдээ юу гэвэл Netflix компани зүгээс нөгөө Солонгосын нөгөө алдарт Squid Game-ийнхаа 3 дугаар бүлгийг нь гаргах гэж байна гэдэг. Одоо анхны постерог трейлертэйгээ цацчихлаа. Оо за. За Squid Game Яна би одоо нэг хоёрын үзег байхад 3 цацагдана гинэ. Юу гэдэггүй. Сүүлийн би нэг цэнхэр ногоомч илүү нэг юм хувцаар нь л сайхан таниад байгаа шүү. За. Сүүлийн 3 дугаар ангийн плакат видеосыг танилцуулсан Squid Game 3 кино 6 дугаар сарын 27-нд эхний анги цацах юм байна. За трейлерээс нь харах юм бол гол дүр болох Ки Хүн гэдэг энэ нөхөр чинь нэг найзаа алдаад за тоглоомын өдөртөгч фронтментэй үхэгсэхээ үзэх болж байгаа шиг байгаа юм. За авсны дунд зогсох Ки Хүний царайнаас харахад тоглогчдыг урд өмнө үзээгүй хүнд даалгавар хүлээж байгааг нь мэдгдэнэ гэж интернет бичсэн байна лээ. Би бол үзээгүй шүү. Би зүгээр одоо танарт интернетийн тэнд байгаа ингээд хүмүүсийн таамаг мамгнаас л ярьж өгч байгаа. За. VIP өрөөнд баян зочид тансаг ширээний ард тоглоомоо үзэхээр цугларсан байгаа нь мөн л тизерд бичлэгээс нь бол харагдаж байгаа. Тоглоомын шат болгоны дараа бооцооны мөнгө нэмэгдээд тоглогчдын хямрал дээр нь цэгтээд хямрал бол бүр дээд цэгтээ тулдаг. Арлыг хайгаад олохгүй байсан ВХ гэдэг залуугийн дүр дахин гарч ирэх нь үзэгчдэд арлаа олжээ гэсэн сэтгэл төрүүлэх юм байна. Харин төгсгөлийн ангид нялх хүүхдийн дуу хадаж байгаагаас харахад нөгөө жирэмсэн яваад байсан бүсгүй маань төрсөн байх нь гэдэг бодлыг бол төрүүлж байгаа. За. Сүүлийн өдөрт өмнөх 2 цувралд амиа алдсан байх ёстой хидэн дөрүүд эргээд ирж байгаа гэж бичсэн байна лээ. Тэгэхээр эн чинь ингээд нэг үхээд идэх штэ. Үхэдгүй юм шиг байгаа. Доороо унахлаар 8-д аваад үлдчихдэг юм уу? Үхцэндээ гэж бодсон хүмүүс буцчулж ирээд байгаа хөөхгүй. За. Намайг 1-2 дугаар бүлгийн үзээрэй гэрлээч заавал гинэ. Харин тийм ээ одоо би ингээ үзег болохоор Анжгаа юу ч яриад байгаа ойлгож байгаа ч юм алах. За, бүгдээрээ Солонгос улсын Squid Game цуврал кино өөр ядуурлт унсан дөрүүдээр өмнө Солонгосын олон хүний амьдралыг там болгож буй нийгэм эдийн засгийн тэгш бус байдлыг хатуу шүмжилсэн гэж үздэг. Ерөнхийдөө бол ингээд амиа өгөхөөс буцахгүй хэмжээнд хүртлээ тэгээд ингээд полд болсон нөхдүүд байгаа хгүй. Одоо тэр ч угаасаа тэгэл тэр мөнгөний төлөөл энэ рүү ороод байгаа юм шиг байгаа тий ер нь бол мөрий тавиад. За Их Британий Шеффилдийн их сургуулийн солонгос судлалын тэнхимийн багш Сара Сон гэж хүн дэлхийд дахинд үзэгчдийг байлдан дагуулад байгаа Squid Game олон ангид кино юу өгүүлж буй талаар The Conversation гэдэг хэвлэл бичсэн шүүмжийг нь Зендацэг эмээнийхэн хүргэсэн байна лээ. За би тэрийг нь ингээм. За Squid Game Солонгосын байдгал нэг нялуун бөгөөд бараан телевизийн драм энэ кинонд өнөөдрийн өмнөд Солонгосын гашуун үнэ амьдралыг хүчирхийлэл урвалт зөхрөлийн тухай адармаатай бөгөөд олон өнгөтэй түүхээр үзүүлсэн юм. За энэ бүгд аимшигт цуврал тоглоомын үеэр өрнөх ба тоглогчид эцсээ хүртэл тэмцэн зэрлэг хэрцгий үйл явдалтай хэдиж энэ кино дэлхийд дахинд үзэгчдийг байлдан дагуулж дэлхийн 90 гаруй улсад Netflix-ийн шинэ шилдэг киноноор бол тодорхойлж байгаа. Тий. За тус драм нь 8 ангийн турш үзэгчдийг тайван суулгахгүй бөгөөд өрөнд баригдаж хувийн амьдрал нь бүтлгүүцсэн бүлэг хүмүүс өмнөд Солонгосын хүүхдүүдийн тоглох дуртай тоглоомыг дуурайлган зохиосон амьд үлдэхийн төлөөх цуврал тоглоомд оролцож байгаа. За. гэж гинт эргэж харж барангууд зогсдог штэ. Хэр хөдлөх юм бол лазарт айчдаг. За. Тий. Хожигдсон хүмүүсийг хайр найргүй устгах ба цорын ганц ялагч нь 46.5 тэрбум вон. Пүү базар байна. За. Манай Монгол мөнгөөр эн чи юу юм баг 100 тэрбум. Тийштэй бараг 100 тэрбум төгрөг. Тийм байна. Болж байгаа байхгүй. Тийм байна.
Squid Game нь 2020 онд Оскарын шагнал авсан шимэгч киноны санааг үргэлжлүүлэн өмнөд Солонгосын олон иргэний амьдралыг там болгож байгаа нийгэм эдийн засгийн тэгшвүс байдлыг хатуу шүүмжлэн ялангуяа доод болон дундаж давхаргын айл өрхийн өрийн хямнарал улам бүр гүнзгэрч байгаа асуудлыг ингээд хурцаар тавьж гаргасан гэж ингэж үзэж байгаа. Хүмүүс янз янзаар үзээд байгаа байхгүй. Зарим нь бол зүгээр л ингээд за энэ зүгээр л юм нэг тоглоомтой тийм юм нэг юу гэдгийг детектив ийм сонирхолтой кино гэж үзэж байгаа бол хүмүүс энэ цаанаа ингээд ийм юмыг бас үүлээд байна гэдэг ингээд философтод байгаа юм байна. За. Squid Game кинонд гардаг шиг зарим хүн гэмт бүлэглэлийн гарт орж идэх эрхтнэрээ төлөхөд хүрсэн. Өрийн дарамт нь нийгмийн тулгымцсан асуудал болж амиа хорлох шалтгаан болсныг дуртахгүй өнгөрөх арга байхгүй. Энд гэхдээ тэр Солонгосын тэр нэг мап зав тэр нэг юм нэг жижиг хулгайн кино болгон дээр гардаг тэр үр нэхэгчт нь л авдаг хэвээр амар тий. Тийм тэрс жижиггүй зодол тий. Эсвэл гэр мөртнө очиод зүгээр хөвтчдөг тий. Өршөөл байхгүй тий. Амар тий. Үнэхээр амар. За Squid Game киноны бусад дүрээр өмнөд Солонгосын ядуу иргэдийг төлөөлүүлж нийгэм эдийн засгийн тэгшвүс байдлын үр дагавар доод давхаргад хэрхэн нөлөөлж байгааг харуулсан гэж үзэж байгаа. Үйлдвэрийн ажил олгогч цагаач ажилчныхаа хөдөлмөрийг шулан мөлжиж байгаагаар өмнөд болон зүүн өмнөд Азиас ирсэн цагаач ажилчдын бэрхшээлийг үзүүлжээ. Өөрөөр энэ дотор ч манай монголчууд бас явж л байгаа шүү дээ өөрөөр. Тоглоомд оролцож байгаа хойд Солонгосын дөрвөсдөр мөн санхүүгийн доктортой байдал нийгэмд байр суурь олох гэж олон талбарт тэмцэж байгаа хүмүүсийг харуулна. Тус кино 1970 болон 80-ад оны өмнөд Солонгосын эрчимтэй хөгжил тухайн үед христийн сүм хийдүүдийн нөлөө тэлсэнтэй холбон тайлбарласан санааг илэрхийлэхдээ христийн шашныг бас нэг бус удаа ингээд чимхэд авсан. Киноныхаа юугаар. За Netflix стриминг үйлчилгээний шилдэг кино контентоор тодорхойд байсан өмнөд Солонгосын Squid Game цувралын зохиолч нь найруулагч нь бол Hwan Dong-hyuk гэж хүн байгаа. Тэгээ Hollywood Reporter гэдэг сэтгүүлд өгсөн ярилцлагатай бол цувралын зураг авалтын үеэр маш их стресстэй ажилласны улмаас 6 шүд нь унсан гэж ярьсан байна. Бүрүү. За. Эхний удирлын хувьд 9 ангитай анги бүрийн зохиолыг би өөрөө бичиж найруулсан. Энэ бүхэн биеийн хүч сэтгэл зүй болон сэтгэл санааг маш их сорьсон ийм даалгавар байсан гэж найруулагч Hwan Dong-hyuk ярьж байжээ. Нэг кино ихтэл 6 шүд алгуулдаг тэр ч яах юм. Ямар ч тач дэлхийд дахныг хуйлруулад авсан энэ киноны сүүлчийн ангиуд нь одоо ингээд 6 сарын 27 оноос цацагдах нь байна шүү. За. Тэгэхээр Squid Game гэж бас нэг хүлээлттэй болж байна гэсэн үг юм. Тийм байна тий. Сураа битсэн байна штэ. Ер нь гэтээ энэ киног үзэж байхад байна штэ. Үзэж байхад хүний мөн чанарын тухай өөрөө ирэхгүй эргцүүлдэг шүү гэж байна. Тийм. Тэгэхээр юм л бодогдуулдаг л кино юм байна. Хүн мөнгөний төлөө, амьд үлдэхийн төлөө яг л хүний мөн чанар л гарч ирэн л дээ. Одоо тэгэл тийм юм дотор өсөлтөнд дундаас ч тий. Хоёулаач нэрэ киногоо ярихдаа өнгөрсөн 7 хоногт үзсэн киногоо ярьдаг нөгөөдгийг мартсан ба штэ. Хоёулаач өнгөрсөн 7 хоногт юуны нээлтэн дээр Галбангагийн нээлтэн дээр. Галбангагийн нээлтэн дээр. Тэгэхээр бас тэрнээс гадна би бас өнгөрсөн 7 хоногт нөгөө онцгойлын ерхий газрын одоо зочинтой байлаа. Тэгээд би асуухгүй юу? Халуун бороогоо үзсэн үү гэдэг? Тийм ярен дундуура. Тэгээд энэ тэр халуун бороо гэдэг танаа үзсэн. Тэгээд айгүй тийм бүр яг ингээд бодиттэй ингээд үнэхээр онцгой байдлынхан ямар амар юм дундуур одоо явж идэг гэдэг айгүй бодтоор харуулсан байлаа гэсэн чинь. Тийм энэ бол ерөөсөө ингээд алав паагчдын яг одоо ямар нөхцөл байдалд яаж ажилдгийг ямар ч одоо тийм нөгөө нэмэлт хачир байхгүйгээр яг бодтоор нь харуулсан кино. Манайхан ингээд бүрэн бие бүрэлдэхүүнээрээ үзсэн гэдэг чил. Протехникийн баг нь яг бүх дэлбэрэлт галууд жинхэнэ гэж байгаа байхгүй юу? Ганц нэг гэхэн тэр нөгөө ингээд өндрөөс хүн унж байгаа тэрэн дээр л эффект ашигласан. Түүнээс бусд нь бүгдээрээ яг жинхэнэ гал ихлэр чинь тэр чинь хитэн жүжигчдэрээ баг бод хийж байгаа шахсан байгаа байхгүй юу? Тийм штэ. Амар хийсэн. За тэгээд 5 сарын 7-ны лхав гарагт Галбанга кино нээлттэйсэн тийм ээ. Тийм Галбанга киног бас ингээд би бол зүгээр бүр ингээ хүмүүс гэр бүлээр очиж үзэхээр кино байна гэж үзсэн. Тийм. Тий, аав ээж нь хүүхдүүдэд дагуулж очиод ингээд үзүүлдэг. Энд чинь нэг юм одоо цаг үед болж байгаа нэг гэр бүлийн амьдрал. Тэгээд
70-аад оны 1958 60-аад оны үеийн амьдрал. За 60-аад оны үед болж байгаа нэг амьдрал ингээ гардаг. Ер нь бол тэ ингээд нөгөө нэг хүүхдийг өргөж авч байгаа бол бүх хариуцлагатай нь өргөж аваарай л гэдгийг харуулсан тийм. Та ингээ хүний хүүхдийг өргөж авч байгаа бол хүн ингээд тултал нь хайрлах ёстой шүү. Битгий ялгуурлаараа гэдэг санааг л их хэлсэн тийм кино юм уу да. Тийм ээ. Гэтэл бас ширүүн үзүүлдэг юм байлээ баазар байна. Гэхдээ тэгээд нөгөө нэг юу одоо галбангаа кино дархан эрдэнэтэд бас очсон явж ялээ. Гэтэ ер нь яг ингээд нөгөө нэг юу ганцхан ингээл те ихийн их хүрийн холбоо ч гэдэм үү төрсөн өрн ингээд хичнээн өөрөө ингээд нэг ч одоо ангар ургаа шимүүлээгүй мөртлөө ингээд хэн өргүүлснээ ч мэдэхгүй те ингээд өргүүлсэн байхад их хүрийн холбоо гэж яг байгаад байдаг юм байна те. Тэнгүүд цаана нь бас дахиад одоо яг Төмөр Батруугаан дүрээр бол бас хүний хайр гэж юу гэдэг юм бэ гэдгийг бас аюугай харуулсан. Тэ ер нь бол тийм хүн ер нь ингээд нөө ухаан яаж сууддаг юм бэ? Хүүхдээ дагаж яаж ухаан сууддаг юм бэ гэдгийг харуулсан. Манай гэрлээ бол өстой амар өсөө. Ингээд ингэж байлт юм байна. Насаад хамгийн гол нь би одоо нэг юм кино жүжигчд мүдгч ялангуяа ингээд зүгээр л ингээд нулимсд нь урсаад идэв штэ. Би тэгэж уйлж чаддгүй тэгэлсаа шаарахгүй. Яг харин гэж мэгшиж гэж уйлдаг. Би уг нь уйлаад байгаа ш. Гэтэ би чи ингээд яг уйлаагүй юм шиг ингээд сууж байгаад зүгээр ингээд урсчихдаг байна. Харин тэгэж уйл сураагүй айгүй хийцүү юу. Тийм кинонууд үзсэн гоё кино байлаа шүү. Одоо яг дэлгэцэн байж байгаа. Би тэгээд нөгөө нэг таагүй Чимэг хотын жолооч үзсэн. Гэхдээ та тэгээд харин тэр одоо тэнд байхгүй байлаа гэдгийг хэлээч. Тэнд бас гаргамаар байна гэдгийг хэлээч. Танаа тэр Баруун аймгийнханд ч үзүүлмээр байгаа байхгүй. Та хаана очиж байхгүй нэлээ? Нөгөө нэг Драгон Трибуналын кино театрт байхгүйсэн. Тийм тий. Тэгээд та хаана би Тэнгист үзсэн. Тэгсэн үү тий. Тэнгист ирж үзсэн. Нөгөө нэг Чимэг хотын жинхэнэ хаус арт кино. Тийм үү тий. Жинхэнэ арт кино. Ингээд хүнтэй ингээд бүр ингээд тархинаа ингээд гоё чөлөөлж байгаад үзэх юм бол зэрлэг. Тийм кино болсон бэл. За өнгөрсөн 7 хоногийн Монголын уран сайхны кинонуудын хувьд бол ийм байлаа гэж тий. Нэрээ энэ нөгөө нэг махан дүүс дээр тоглодог нөгөө жижигхэн хүү штэ. Мега. Тэр чин хүү 22 дахь кинонд тоглож ийн гэж байна одоо. Тэр галбангаа чин. Галбангаагийн дүр чин. Хин тэр галбангаа чин штэ өмнө нь өөр нэртэй явж исэн байхгүй юу? Гэхдээ юу юм бэлээ штэ. Гарч шууны эмэгчний галбангаа гэдэг юм байлээ. Яг театрт гарахынхаа өмнө ажлын нэрээ солиод галбангаа гэдэг нэртэй болсон. Ууг нь над дээр бүр дээр үед би ийм кино гарах гэж байгаа шүүгээд над дээр ирэхдээ Аниргуу цагаан гэгээчлүү тийм нэртэй. Тийм нэртэй явчихсан. Галбангаа болсон юм байлээ. Тэгээд тэр нөгөө киноны нээлтэн дээр та анзаараагүй байхаа. Одоо яг тэр нөгөө галбангаагийн хоёр далавч байсан штэ. Тэрний хажуухан талд нь одоо яг галбангаа гэж тэр нөгөө одоо энэ үг шувууны талаарх ингээд бүх тайлбарууд нь ингээд бичсэн байсан штэ. Бүгдийг ингээд зураг авахулсан байна. Тэр нөгөө далавчин дээр нь. Тийм. За иймэрхүү л үйл явдалтай байсан. За ахад би үргэлжлүүлээд нэг хэдэн мэдээгээ хэлэхээс өмнө нэг хамтран ажиллагч ярьж байгаа юм. Тэгээ. За Улаанбаатар хотод би чинь таны мэдээллийг дууссан гэж бодсон шүү дээ. 16 цаг 25 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар амьсгалынхаа агарыг танд бид халамжлалын Air Care, Air Condition агаар сэлэлтийн тоног төхөөрөмж хамтран ажиллаж байгаа. За Air Care гэдэг компани дотор агаарын чанарыг сайжруулах бүх төрлийн air conditioning албан ёсны эрхтэйгээр төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр таны эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө шийдлийн хамтаар санал болгож байгаагаараа давуу талтай. За мэрэгжлийн баг хамт олон угсралт сурлуултыг нь чанарын өндөр түвшинд гүйцэтгэж өгнө. Air Care компани 5 дугаар сарыг дуустал зах зээлд байхгүй зад хямдралыг эхлүүлж байгаа юм байна. За тийм. Air Care брендийн сонгогдсон загварын ханын болон босоо 1-3 HP үзүүлэлттэй air condition-уудыг хааж байхгүй хямд үнээр аваад мэргэжлийн баг хамт олноор угсралт сурлуулалттай хийлгээд хийлгэхийн боломжийг бүрдүүлж өгсөн. Та бүхэнд air condition-ы хэрэгцээ шаардлага үүссэн бол Air Care-ийн зад хямдралын яг энэ нөө бүр ингэж зад хямдрал гэдэг байгаа шүү дээ. Яг энэ үед нь ашиглаад аваарай. Зах зээлд байхгүй тийм зад хямдралыг бол агаар сэргийлэлтийн Air Care компани бол зарлчаад байна шүү.
За Panasonic болон AirCare брендийн бүтээгдэхүүнүүдийг санал болгодог. За Улаанбаатар хотод болон орон нутагт хүртэл усралт зориулалтын үйлчлэгийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. За тэгээд AirCare компаниас хэрэгжлэгдэд одоо энэ Японы Panasonic брендийн air condition болон Nano X технологийн буюу агаарт байгаа нүдэнд үл үзэгдэх вирус үүсгэгч нян бактери тоосонцрыг 99.9% цэвэршүүлэх, сэрүүлзүүлэх шийдлийг нэг доор шийдсэн Nano X технологийн бүх төрлийн air condition-ыг Монголд аль биес нэрхтээр борлуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол одоо эн чинь нөгөө нэг бид нар агаар цэвэршүүлэгч гэж нэг юм тусдаа авдаг штэ. Тэрний шаардлагагүй л гэсэн үг байхгүй юу те? Яг энийг чинь ингээ хам шидэдэг чинь. За дээрэс нь энэ AirCare брендийн агаар сэлгэх air condition-удаас гадна одоо яг ийм нөгөө нэг Монголын эрсдэс уур амьсгалтай орчин нөхцөл тохирсон тийм үү. За тэгээ Евро стандартад нийцсэн дотоод агаарын чанарыг сайжруулах, сэрүүн тав тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай бүх төрлийн орчинд ашиглах боломжтой 1 HP, 1.5 HP, 2 HP, 3 HP, 5 HP гэсэн юм хүчин чадлын сонголтоор бэлэн борлуулагдаж байгаа гинэ. Бүх төрлийн air conditionд 1 жилийн баталгаат хугацааг олгож байгаа юм байна. За та бүхэн яг очиод үзнэ гэх юм бол 10 дугаар оруулалтын EMRT эсрэгтэлд байдаг UB Platinum гэдэг барилгын 5 давхартан AirCare компани байрлаж байгаа шүү. Panasonic гэсэн бичгтэй барилга дээр. За дэлгүүд дэлгэрэнгүй мэдээллийн 95-8 9432 95-7 9432 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд AirCare гэж бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар амьсгалах агаарыг тань бид халамжлая AirCare Air Condition агаар салгилтын тоног төхөөрөмж хамтран ажиллаж байна. Баярлалаа. За кино урлаг уг нь ингээд нийтийн урлага. Гэхдээ эн чинь бас ингээд улс төрд нөлөөлөд идэг. Энэтхэг Пакистан хоёр зодтолдох гээд байгаа. За. Аюултай. Ер нь бол Энэтхэг Пакистаны хоорондын нөгөө нэг хагарал яагаад аюултай юм гэхэлэр энэ хоёр айл хоёулаа цөмийн зүсэгтэй айлууд байхгүй. Оо бас уу. Тийм, хоёулаа цөмийн зүсэгтэй. Пакистан бас тийм учраас энэ ингээд хүмүүсийг айлгаад байгаа юм. За Пакистантай зэвсэгт мөргөлдөө хийж байгаа Энэтхэг улс Netflix зэрэг онлайн видео үйлчлэгээ үзүүлэгчдээс Пакистанд бүтээсэн контентыг дамжуулахад зогсоохыг хүссэн. Hindustan Times сонины мэдээлснээр бол Энэтхэгийн мэдээлэл өргөн нэвтрүүлгийн яам гэж байдаг. Энэ асуудлаар мэдээлэл гаргасан бөгөөд үүнд үндэсний аюулгүй байдлын үүднээс Энэтхэгт үйл ажиллагаа явуулж байгаа бүх онлайн видео үйлчлэгээ, медиа стриминг платформ болон зуучлагчид Пакистанд үйлдвэрлэсэн жүжиг, кино, дуу, подкаст зэрэг мэдээллийн контентыг үзүүлэхээр нэн даруй зогсоохыг зөвлөж байна гэсэн байна. За. Тэгэхээр үүнд бол зөвхөн Netflix, Disney, Spotify, Apple Music зэрэг төлбөртэй захиалгах платформоос гадна үн төлбөргүй зөндөө платформуд байгаа шүү дээ. Тэд нар ч гэсэн багтана гэсэн үг. Пакистанд бүтээсэн контентын агуулга нь Энэтхэгийн тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, цаашлаад аюулгүй байдал занал хийж байгааг тус яам онцлсон бөгөөд энэхүү зөвлөмжийг дагаж мөрдөхгүй бол мэдээллийн технологийн тухай хуулийн дагуу шийтгэл хүлээж болзошгүйг анхааруулсан. Тэгэхээр одоо энэ нөгөө нэг стриминг хийдэг компаниуд бол бүгдээрээ л энэ асуудал дээр бол ямар нэг юм хийхээс өөр аргагүй болсон. Тийм байна. Өнгөрсөн сарын 22-ны өдөр Кашмирт зэвсэг талдлах гарснаас хойш Пакистантай хоцрол байдалд ороод байгаа тус улс Пакистаны захиргаанд байдаг Кашмир, Панжаб мужийн 9 байрлалд пуужин харуулсан. Пакистан мөн хариу арга хэмжээ авсан нь хоёр улсын хооронд сунжирсан дайн дэгдэх эрсдэл бий болгоод байгаа. За. Ийм аюултай нөхцөлөд үүсчээд байгаа шүү. За бас нэгэн мэдээлэл хүргэе. За энэ бол бэлэг жаргалын ламбгай нулимс дөөр тавигдана. За ламбгай нулимс дөөр энэ сарын 17-18-нд 2 удаа тоглогдох гэж байгаа юм байна. За. Үндэсний чимэг болсон энэ дөөрийн талаар таны мэдлэгт нэмэр болох сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэсэн төрийн шагналд хөгжмийн зохиолч бэлэг жаргалын ламбгай нулимс дөөр хамгийн анх бол 1986 оны 5 дугаар сарын 10-нд тайзнаа тоглогдчихсэн юм байна. Монголын үндэсний дөөрийн урын санд дэлхийн сонгодог дөөрөөдтэй энэ зэрэгцэн бичигдсэн цорын ганц Монголын дөөр бол ламбгай нулимс юм байна л да. Энэхүү дөөрийг их зохиолч Нацаг Доржийн ламбгай нулимс зохиолоос сэтвлэн ардын орон зохиолч Лавг сүрэн цомлыг нь бичсэн юм байна. Бавгийн Лавг сүрэн цомлыг нь биччихжээ. Улсын дүр бүжгийн Эрдмийн театрын хамт олон 2011 онд театрын 48 жилийн ойдоо зориулж энэ шин тайз засалт хувцас гоёлтойгоор шинжлэгдсэн ийм дөөрийг тайзнаа тоглосон байдаг. Урлаг судлаачид зарим талаар Кармен дөөртэй адилтгадаг энэ дөөр нь эмгэнэлт болон инэдмийн хоссон ийм сонгодог бүтээл.
За ламбуга нулимс нь 3 бүлэг 6 үйл явдалтай ийм дуур байгаа. Дунджаар 1 цаг 40 минут үргэлжилдэг. Ламбуга нулимс дуурдээ нээлттэй хийсэн цагаас хойш өнөө хүртэл Дөрвжгийн Эрдмийн театрын тайзнаас буулгүй одоо үзэгчдэд хүрсээр байсан байгаа нь энэ бүтээлийн одоо ямар чансаатай, цараатай бүтээл вэ гэдгийг нь бол харуулж байгаамаа. 1930-ад оны ардын хувьсгалын дараах Монгол хүрээний амьдрал, лам хүний амьдралыг харуулах энэ бүтээлээс та өнөө үеийн өнгө төрхийг ч бэлхнээ олж харах болно. Энэ ламбуга нулимс ер нь ямар их мүлжүүртэй юм бэ? Одоо тэр нөгөө юугийн ч бас тэгдэг үстэй нөгөө нэг тоохоор гардаг чинь. Нүгэл буян. Нүгэл буян ч бас энэ ламбуга нулимс дээр суурилсан гэдэг шүү дээ. За Эрх Бямбгарагт буюу энэ сарын 17-18 тоглох гэж байгаа ламбуга нулимс дөрийн тасалбарын үн нь партт бол 80,000 төгрөг, ложинд суувал 80,000 төгрөг, бэлтаачны голоор нь суувал 50,000 төгрөг, бэлтаачны захаар нь ингэж суух юм бол 30,000 төгрөг байх юм байна шүү. За ингээд тэр захих бол өстой тийм шүү. Бөө би дээр нэг тийм суудал таарчаад нөгөө яг ядчил хунт нуур дээр таарсан. Бүр ингэж өлийж өнгөж харах гэж бүр үүлээ үтсэн шүү. Тэгээ бүр сүултээ завсарлагаанаар би өсө доор ингээд хоосон судалгаа ингээ хараалсан байхгүй ингээд угаасаа ингээ хүн суух нөө гэдэг хүн суух гэхлээр завсарлагаанаар гастер доошоо очсон шүү дээ. За миний мэдээллүүд энэ хүрээд өндөрлжээ. За баярлалаа. За дахиад нэг хамтран айлгч ярьчаад нэг мэс миний мэдээлэл рүү оръё. Яг тэгэхээр одоо манайхан энд ингээ бичээд байгаа байхгүй юу? Миний ярьж өгсөн Karma гэдэг киног наадуулчихсан Netflix-ээс бүгдээрээ үзчихэд Karma бүр илүү гоё Squid Game-с гэдэг байгаа байхгүй юу? Би одоо дахиад бүр амар кино ярьж өгөх гэдэг байгаа байхгүй. За Улаанбаатар хотод 16 цаг 33 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Япон чанарыг Такатагаас хурдтууж шатхуун зарцуулалтын төвс шийдэл NJK сэвчээ хамтран ажиллаж байна. За 90 жилийн туршлагатай Японы NJK сэвчийг 2008 оноос эхлэн Таката Япон сэлбийн дэлгүүр нь албан ёсны дистрибьютор эрхтэйгээр нийлүүлсээр байгаа. За Японд үйлдвэрлэгдсэн удаан ажиллагаатай Япон автомашинд ингээд зориулагдсан ийм сэвчээ. Ингээд юм байлээ. Ер нь хүнтэй ингээд сэвчээг бол бид нар мэддэггүй, далд байдаг учраас мэдэхгүй л яваад байдаг. Би тэгээд эдний дээр очиж сэвчээгээ солиулсан байхгүй. Тэгээд гаргаад ирэнгүүт миний сэвчээг ингээд гаргаж ирэнгүүтээ за таны энэ нөө сэвчээнээсээ гадна та энэ нөө нэг дээр нь ингээд суурлагдж байгаа нэг ийм хаймар байдаг юм аа. Одоо тэрийг нь бас солихгүй бол тэр чинь ингээд одоо юу гэдэг хатаад хагараад ийм цавтаа болцсон байт юм л. Гэхдээ эдний одоо яг энэ мэрэгжилтэн залуучууд нь айгүй хөөхөн штэ. Одоо би жишээлбэл эднийд очиж тэр нөгөө нэг миний нөгөө солиулдаг ягаан юм чи юу гэдэг лээ? Ямар юм лээ? Антифриз. Антифризээ ингээд одоо 20 хэдэн хэмээс доошоо олцсон байна гэдгийг нэг юм дуран шиг юм дээр ингэж харж марж агаад олж тогтоож байгаа байхгүй юу? За тэр чинь яасан байх нь? 20 хэдэн хэмийн хүүтэнд яасан байх нь? Машин маань хөлдөх гээд шүү дээ, тий. Тэнгүүд минийх антифризээ солонгууд 45 хасаа 45 юм хүртэл ингээд октажгүй болчихж байгаа байхгүй юу? За тэнгүүд дахиад энэ сэвчээгээ чинь бид нар юуны талаар яриад байгаач мэдэхгүй ангууд. За шин сэвчээ нь энэ байд юм аа. Ингиж оч хаялцдаг бүр оч хаялцуулдгийг хүртэл ингээ харуулж байгаа шүү дээ. А тэнгүүд хуучин сэвчээ ямар байдаг болсон бэ? Таас гар юм гаргаж ирч харуулж байгаа байхгүй юу? Тэнгүүд ийм юм байд юм бэ штэ гэд одоо манус шиг нэг ийм бас гисүүдүүд жолооч нар байна штэ тий. Яг ингээ ойлгож байгаа байхгүй юу? Сэвчээ солиход 0.3-аас 5 литрийн бензиний хэмнэлт гарах магадaltaй гэдэг байгаа байхгүй юу? За тэгээд эн чинь юу яаж байгаа? Тэр нөгөө дээд зэргийн юм нягтрашилтай керамик шавраар хийгдсэн учраас 500-аас 800 хэмээн өндөр температур тэсвэртэй ажиллах чадвартай гэдэг байгаа. Энд чинь нэг доороо нэг юм шаазын юм байгаад байгаа шүү дээ. Бас нэг. За дээрэс нь NJK сэвчээ дэлхийн зах зээлийн 50%-ийг, Японы зах зээлийн 75%-ийг дангаар эзэлдэг гэдэг байхгүй амар. Яг үнэ. За ер нь бол Toyota-гийн гарч байгаа 3 машин тутмын хоёрт нь бол яг энэ NJK хийгээ гаргадаг. Тэгэхээр та NJK-г тавина гэдэг нь угнасаа л төрсөн ээж хүү хоёрыг уулзуулж байгаатай л адилхан гэж ойлгочих юм бол. За 6 салбартай Баянбүрдээс тасган өгсөх зам дагуу бол M-Oil-ийн шатхуун түгээх станц байрлаж байгаа. За тэнд бол Таката Япон сэлбийн сервис нь байдаг. Нэгдүгээр хорооллын арын зам дагуу Отгон жолоо гэдэг авто сургуулийн яг хажууд нь Такатагийн бас сервистэй салбар нь байж байгаа. Хаан уулын E-Mart, Сансрын E-Mart, 10 дугаар хорооллын E-Mart, за мөн Тебеда андуудын уртлын
Panasonic-тэй байранд бол нэг салбар нь байж идэх байгаа шүү. За Takata Japan Apart сервистэй одоо энэ дөрвөн салбартаа дараах харуулчлалыг үн төлбөр рүү хийж байгаа. За би харуулгыг хэлээд явах. Зүгээр дурдаад явчих. Хөдөлгүүрийн чинь тос солих хугацаа ингээ болсон эсхийг зүгээр шалгаад өгчин. Агаар шүүгч болон салон шүүрний чинь бохирдлын түвшингээс шалгаад өгчин. Энэ мяарчих юм бол угаасаа тэр нөө кондишнч тэр парч тэр муу үлээ гэдэг юм билээ шүү. За сэвчээ мууцсан эсэх за мөн тог хаялтын асуудал байгаас гэж шалгаад өгчин. За шил арчигч ирсэн элэгдэж мууцсан эсхийг чинь тодорхойлоод өгчин. Эдний шил арчигч нь үнэхээр супер юм байлаа. Бид тэр хоёулаа шил арчигчтай байсан тий. За түвшний шүүх солих хугацаа болсон эсхийг чинь тодорхойлоод өгчин. Гэх мэтчлэн 10 зүйлийг үн төлбөрөөр тодорхойлж өгнө. Тэгэхээр тайлбар дэлгэрэнгүй мэдээлэл нь 72 гэдэг утаснаас аваарай. 72 11 Takata Japan Apart гэж бичээд social ag руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Takatagаас хурд хүч шатхуун зарцуулалтын төгс шийдэл NHK сэвчээ хамтран аярлаж байна. Баярлалаа. За миний хүргэх кино Айц гэдэг Тайландын уран сайхны кино байгаа заяа. За өнөөдрөөс 17 жилийн өмнө анх кино театрт гарч ирсэн хэрнээ орчин үед дахин сөхөгдөж сэвэгдээд байгаа Зүүн Азийг одоо жинхэнэ айц үзэд автуулсан нэг киноны тухай би ярьж өгч байна. За буг чөтгөр болон сүнстэй кино үзэх дуртай хүмүүс анхаарлаа нааш нь хандуулаарай. Хайр сон ингээд айгаал үзэд идэх хүмүүс эдэг те. Айгаал үзэд идэг. За энэ киног Азийн хамгийн аимшигтай жихүүц зөрүүлсэн аимшигын киноны нэгээр бол нэрлсэн байдаг. 2008 оны 4-р сарын 25-нд нээлттэй хийсэн Фобия буюу айц гэх энэ кино 112 минут үргэлжилнэ. Дотроо 4 үйл явдалтай заяа. Тэгсэн мэтлөө 4 үйл явдалд нь дөрүүлээ хоорондоо одоо ингээд нэг сэжмээр ингээ холбогддог. За эхний хэсэг нь бол ганцаар л гэдэг нэртэй. За пин гэд нэг айгуу тийм дажгүй бүсгүй байгаа. Айгуу хөргөө би нөгөө юунаас нь харсан, трейлерээс нь харсан. Тэгээд наадах чинь хөлөө угуулсан гипстэй ингээд сууж байгаа байхгүй юу? За тэгэнгүүтээ наадах чинь ингээд зөвхөн гар утас мессежээр л ингээд гадаад ертөнцтэй холбогдоод угаасаа хөлн уурах юм чи хаашаа явж чадахгүй. Тэгээ 2008 он гэхээр бараг л Nokia-ны үе штэ. Угаасаа тэр утас нь Nokia байсан. За найз залуу нь хөлн нугархаа найз өсгөөгөө орхиод Чангмай руу аялалд явсанд нь гомдоод за нэмээд гэрээсээ гарч чадахгүй учраас эн чинь ганцаардаад одоо сүйдийн медиа болд юм байгаа сте. За ингээд нэг л орой нэг танихгүй үнтэй мессежээр танилцаад тэгээ нөгөөх нь бас л нэг газар гар утаснаас өөр юмгүй 100 хоногийн турш 20-нд орчихсон байгаа учраас одоо яг ингээд хойлоостай хувьсгалын тохироон таарлаа гэдэг шиг хоорондоос утсан улаас л чаталдаг байхгүй одоо мессеж ижсэлдэг байхгүй юу. За гол нь нөгөө үл таних залуу нь зөвхөн шөнөөр л чаатлах боломжтой байж таардаг заяа. Тэгээ наад өгөн чи өдөр нь унтаа шөнөн чаатлаг ажилтаа болж байгаа. Тэгсэн чинь нэг орой нөгөө залуу нь зураг явуулаач гэхээр бүсгүй зураг явуулдаг байхгүй юу? Тэгсэн чинь буцаагаад би бас зураг нөгөө чи бас зураг явуулаач гэсэн чинь нөгөө залуу чинь явуулдээ. Гэхдээ бүсгүй дөнгөж сая явуулсан зургийг нь яг байгаагаар нь ингээ явуулахаар нь нөгөө хүн чинь ингээ гайхт юмаас тэ яаж байгаа гэсэн чинь чи сайн хардаа наад зурган дээр чинь бий байгаа гэд. Өөрийнх нь зурган дээр за тэгэнгүүт нөгөө ингээл жоохон эвгүүцэл эхэлдэм байгаа сте. Тэгж жагаад интернетээр нөгөө нэг саяхан Вернистан гэдэг ийм вант улсын гүнжийн хүү осолд орж нас ороод гадаад ертөнцөөс бүр тасалахгүй ингээд нөгөө нэг амшигаа хайрладаг байсан гар утсыг нь хамт оршуулсан тухай олж уншдаг байхгүй юу. Энэ мэдээг уншаад удаачгүй нөгөө танихгүй залуугаас нь би удахгүй танаад очлоо гэдэг мессеж ирнэ. Тэгэл энэ мессеж ирэнгүүт бүх гэрэл нь унтраал. Тэгэл нөгөө хүүхэнчээсээ ойрлоо айгаал бөө юм болт юм байгаас тэ. Дааж харамсалтаа нөгөө сүнс нь нөгөө бүсгөрөө дайраад бүсгүйг цонхоор аваа шидчихтэй. Тэгсэн чинь яг энэ хэсгийн төгсгөлд нь энэ сүнсний эзэн болох залуу найз бүсгүйтэйгээ ингээ муудалцаад уцаар ярьж явж агаад таксиг мөргүүлж нас бардаг байхгүй юу? Тэгсэн чинь тэр таксийн дотор нь энэ хөлөө угалсан хүүхэн сууж явж байсан. Тэгээд хөлөө угалцсан. За ингээд энэ ч одоо ингээ эхлэл нь төгсгөлтөөгөө холбоотой байгаад байгаа. За тийм байна. За дараагийн хэсэг дээр нь киноны үйл явдал нэг сургууль дээр өрнөж байгаа. За үхлийн хараал гэдэг нэртэй хэсэг шүү. За энэ хэсэг нь. За Никит гэдэг нэртэй нэг ийм номын сурагч яг ийм мансуурсан хүүхдүүдэд дээрлэхүүлж, зодуулж амиа алддаг байхгүй юу? За гол нь өөхөх үедээ буюу яг ам тавихтаа өөрийг нь зодож өнөөсөн хүмүүсийг хүүхдээ ингээд шууд тап гээл ингээл нүдэн нэнгүүтээ нэг ийм өксүүний зураг орж агаад хараасан.
болж таардаг байхгүй. За ингээд нөгөө зодуулж өгсөн сурагч чинь өөрийг нь болохоор дээрлэхэж амьд нь үрсэн сурагчдыг нэг нэгээр нь өчгөж маш зэрлэгээр амь насанд нь халдаж эхэлж байгаа. Одоо сүнснэн гэсэн үг шүү дээ. За нин ялангуяа өөрийг нь аврахад огт гар бие оролцоогүй зүгээр л хараа зогсож байсан Пинк гэдэг найздаа энэ чинь эмэгтэй хөлтэй байхгүй юу? За одоо маш их гомдоод найзынхаа амийг одоо бас аврахгүй байхаар шийддэг. За тэгээд нөгөө нэг энэ Нигит гэдэг сурагчийн өвгөлт холбоотой сурагчид бүгд нэг нэгээрээ ингээд насвараад байхаар нь цагдаагийн ажилтнууд ирээд нөгөө Пинк гэдэг охинд одоо за гадуур битгий гараарай тий одоо яг энэ охины сурагч охины ингээд өвгөлтэй холбоотой байсан хүүхдүүд ингээд нэг нэгээрээ өвхөөд дээ шүү гэд ингээд яг сануулах гээд ирсэн чинь нөгөө Пинк гэдэг охин чинь заяа хизээ нөгөө Нигитийнхаа сүнсний бараа мараа цариг баян нөгөө сүнс нь харагдаад тэгээ хоёр нүдээ ингээд сохолцсон заяа. Тэгээд баг нэмээд ингээд галзуурсан ингээд нүднээс нь ингээд цус урсаад ингээд энийг суулж байгаа юм. За энэ хэсгийн төгсгөлд нөгөө нүдээ нээлттэй өгсөн хүний зураг барьж хараал хийсэн гэдгсэн штэ. Өмнөх хэсгээр тэр цонхоор шидүүлсэн охиныхоо амь тавьсан зургийг ашиглаж хараал хийсэн бас тодорхой болно. Тэгээ ингээд өмнөхтэйгөө ингээд холбогдоод яваад байна тийм. За дараагийн хэсэг нь дунд хүн гэдэг нэртэй хэсэг гарч байгаа заяа. Энд дунд хүн гэдгийг та яг яагаад дунд хүн гэж ойлгож байна? Зүгээр л ингээд гуруулаа байгаа нөхөр майхан дотор хинэн дундаа унтах вэ гэдэг дээр ингээд бөө юм болж байгаа байхгүй юу? За Чангмай мужид 4 найз аялалд явж байгаа маа. Ширүүн урсгалтай гол каяк завьар дөрүүлээ урсаж аваад нэг нь осолдоод амиа алдсан болж таарж байгаа байхгүй юу? За тэгтээ яг одоо энэ нөгөө гуравт нь бол амиа алдсан ч мэддэхгүй штэ. За ингээд сурахгүй болчоод нөгөө амьд үлдсэн гурав нь найзыгаа урсгалт дагаад хайж агаад олохоо яваад отог дээр ирээд унтах гэсэн чинь айгаа сүудмэд болтын бол нэг нь сурахгүй болцсон. Бараг л ингээд үхтсэн ч юм уу яатсан чинь те. Нэмээд гадаан нь ингээд амар зэврүүн янз бүрийн чимээ мэмээ гараал те яаж унтахгүй гэдэгээрээ байрлаа булаацалтаад бөө юм болж байгаа байхгүй юу. Хэрэг голд нь унтах юм бол хоёр хүний голд ингээ айтайхан болчих гээд дээ штэ ингээ бас ч те нэг юм арай ингээ нэг нэмэртэй. За нэг осондоо нэг нь голд унтах гээд нөгөө хоёр нь захад унтахгүй гээд бөө юм болж байгаад тамхилах гэж явж байгаад нөгөө сургаггүй усанд урсан найзынхаа цогцыг олдог байхгүй юу. За ингээд найзынхаа цогцыг оллоо гэд байж байсан чинь нөгөө голдоо унтахгүйгээ божигнож байсан гуруула бүр анх осолдохдоо үгцэн байвал яах вэ? Тэр гурав сүнсээсэн байгаа байхгүй юу? Тэнгүүд сургаггүй болсон найз нь болохоор зэрэг одоо энэ дөрөв чинь дөрүүлээ анх хамт үгцэн. Тэр сургаггүй болсон гэж бодоод хайгаад исэн найз нь болохоор өөрийнхөө үгсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Нөгөө гурав нь болохоор хүлээн зөвшөөрч чадахгүй ингээд сүнс олчоод яваадсан байхгүй юу. За тэгээ заяа нөгөө дөрөв чинь одоо бол ингээд дөрүүлээ одоо сүнсэн биеэрээ уулзаад байгаа байхгүй юу. За ингээд цаашаага аяллаа өргөжлүүлж байгаагаар кино үргэлжилж байгаа. Мөр аимшиг юм би. Харин тийм. За одоо тэгэнгүүт 4-р анги. За 4-р хэсэг. Нэг киноны 4-р хэсэг гэсэн үг шүү дээ. За төгсгөлийн буюу 4-р хэсэгт 224-р нислэг гэдэг хэсэг гарнаа. За энэ хэсэг дээр үйл явдал онгоцон буюу мэдээж агаар дүрнж байгаа. Тэгээ фобia кинон дээр Вернистан гэдэг зохиомол бас гараад байгаа биз? За тийм байна. За эхний хэсэг дээр тэр Вернистаны гүнжийн хүү осолд орж амиа алдсан бол энэ хэсэг дээрээ Вернистаны гүнжин өөрийн биеэрээ гарна. Амар их зантай өвхөн тэр нэг ингээ онгоцыг бүтнээр нь авцсан. Тэгээд тэр нэг юм нэг стюартсуудыг дарамтлж марамтлаа тийм юм гарч ийн. Би зүгээр яг энэ 4-р хэсгийнх нь л трейлерын сая харлаа. За. Зөвхөн тэрийг л харлаа. За Вернистаны гүнж София эр нөхөртөө сүүлэрч үнэтэй цайтай бэлэг авахуулаад байгаа. Пим гэдэг онгоцны үржлэгчийн нислэгээр албаартаж одоо нисгэр болж байгаа байхгүй юу? За, уг нь нислэгт 2 үржлэгч явах байсан ч нэг үржлэгчийн ах усан живж амиа алдсан боёо одоо өмнөх хэсгээр гарсан үйл явдалтай холбоотойгоор нисэж чадах гэж байгаа. Яа, тэр нөгөө дөрвийн нэг нь ахна штэ, за. Ингээд Пим гэдэг бүсгүйг нислэгийн үеэр өнөөх Вернистаны гүнж София бүр зовоож авна. Яагаад гэвэл нөгөө угаасаа албартаа суудсан юм чинь. За гарн дээр нь халуун кафе асгаж түлж байгаа. Нэмээд үн цэнтэй бүгжийг нь тайлуулж авч хагаад нисгэж байгаа. За ер нь бол ингээд зовоож байгаа. Тэгээ нөхөртөө нь явуулсан гэдгийг нь бол
мэдээл байгаа гэсэн үг ахаш үг штэ ер нь. За ядж хахад нөгөө өөрчлөгч нас зүгээргүй нөгөө гүнжи чинь далайн үнсний харшилтайг нь мэдсээрэж сам орхотой хоолны сам орхоог нь түүж авснаа өгчөж байгаа. За удаачгүй гүнжийн биеийн байдал муудаад амьсгаан давхцаад нүүр аман цус ууланаар эргэлдээд бөө болд юм байгаа угаасаа амар штэ яг ийм харшилтай юм нэдүүлчих юм бол за ингэж нислэгч газардаж өөрчлөгч буугаад явж байгаа энэ хойгоор нь өнөөх Вернестаны гүнж амьсгал хураасан тухай мэдээлэл зурагтаар цацагдаад хааны гэр бүлийнхэн гүнжийн цогцыг дараа оршуулахын тулд сул онгоцоор буцаагаад тээвэрлэх болж байгаа. За мэдээж нөгөө онгоцонд чинь нөгөө пим гэдэг нөгөө бүсгүй ёртой юм шиг ажиллаж таарнаа да. За гүнжийн цогцыг битүү ороож хадгалсан байгч нислэг эхэлсний дараа өөрчлөгч бүсгүйн хувьд бол хар дарсан зүүд эхэлт юм байгаа зү. Нөгөөдгний чинь цогцыг авч явж байгаа штэ. За гулгаж гарч ирээд тэгээд нөгөө нэг үгүй нөгөө нэг болтоогоо ингэж гарч ирсэн ээ. Нөгөө ингэж шидэгдээд ингэж нөгөө инерцээр ингэж хурдтай явж хагаад яваар юм бэ. За нислэг Британд газардах үед онгоцны өөрчлөгч бүсгүй айл хэдээний амь тавьсан. Бүсгүйн биен дээр гүнжийн цогц байж байгаагаар энэ кино дуусч байгаа байхгүй юу. За гарсан даруйда эд шуугуулж байсан анатолог киноны хувьд бол яахааргүй олонний анхаарлыг татж байсан. За сүүлийн өдрүүдэд ч гэсэн TikTok, Facebook дээр киноны тасалсан хувилбарууд нь их цацагдаж байгаа болохоор үйл явдлыг ярьж өглөө манайхаа. За одоо тэгээ яасан бах нь 2008 онд гарч ирсэн энэ кино одоо эргээд од болоод байгаа ах нь шүү дээ тий. Нэрэ нөө кино сонирхдаг хүмүүстэй хэлэхэд нөө нэг юу гэд нэг кино гэдэг чинь нэг юу гэдэг лээ дээ. Юу яг евны талаар ярих гэж байгаа юм бэ? Нэг сэтэл өгөлдөө. Тэгвэл би сонсох гэдэг. Чийдэг штэ. Хүмүүс ингээ өгөх гэж байгааг нэг ингээ төрүүлж харчаад. Тийм. Тэнгүүдээ тэр үйл явдлыг зогсоох гэсэн боловч л өгөх ёстой хүмүүс өгдөг штэ. Тэрний шинэ гарах гэж байгаа юм бэл. Тэр чинь бас цуврал кино штэ тий. Тэр чинь ингээ олон тэгж байгаа л гинт гарч ирээд Final Destination гэдэг юм байна. Final Destination-ийн шинэ гарах гэж байгаа гэд хүмүүс амар хүлээлттэй байгаа юм байна. Амар хүлээлттэй байгаа юм байна бас. За. Лайтаа шаарнуудыг мөрөөрөө амьдарчихгүй яах гэдэг ингэнэ. Тий. За. Би миний одоо нэг хүлээж байгаа кино одоо Final Destination л байна л да. Үнэхээр зөв хийдэгтэй тэр хийдэгтэй. Яа. За. Бидтэйстэй аим шиг кино үзэж чаддгүй шүү дээ. Бүр хоёр хүүхдийн гармаараар ороод ингэж нүд мүдэ айна. Угаасаа нэг амар юм гарахыгаан цагт нэг юм аймай нүртэл нэг юу болоод ирдэ шүү дээ. За яг л амар юм гарлаа да гэж бодохоор яг л гардаг аахгүй. Одоо ингэ сүнс мүнстэй саяных шиг кино бол би үзэж чадахгүй. Би угнаас аим шиг кино үздэг. Final Destination-ыг бол би үзчихдэг байхгүй юу? Тий. Тэрийг бол үзчихдэг. Би хоёр хүүхдтэйгээ хамгийн сүүл нөгөө нэг хамгийн оройн цагаар нь заяа. Тэгээ нөгөө манай нөгөө Глadiator-ын гол дүр тоглодог жүжигчин чинь хэн блэ? За тийм. За тэр чинь ингээд нилийн хөгшөрсөн оноо тэр одоо нэг тийм хүний бие бугталсан тэр буг чөтгөр мөтгөрийг гаргадаг тийм ламын дүр тоглосон. Тийм баггүй юу? Кино театр тэг ядчихэл заяа хамгийн оройныхан цаг болохоор бид гурав зүгээр л нэг айлд очсон жилөө явж байгаа л гуруула кино үзье гээл тэгэл ерөөсөө баг тэр цаг дээр таарсан кино л тэр үеж таарахгүй юу? Тэгээ ядчихэл тэр кино театр нь одоо бид гурваас өөр нэг дахиад нэг 2 хүн байгаа мó хайш. Ястан аим шиг юм болсон. Юу юм бэлээ бурхан минь. Тэгээд тэр чинь нэг юм нэг гэр бүл ингээл нэг юм одоо нэг юм нэг газар худалдаж аваал тий одоо нэг дээр үе юм барилга худалдаж аваад тэгээд очингуутал тэнд байсан нэг юм сүнсэл тэр хүүхдийнх нь бие рүү орчиж байгаа байхгүй юу. Батар байна сте амар юм болж байгаа. Тэр раскро үрж ирж тэрийг нь гаргах гэдэг юм. За. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 12-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс урлагийг мэдрийг сүрэтээр кино ертөнц болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Япон чанарыг Такатагаас хурдгүйч шатгуун зарцуулалтын төвс шийдэл Энжикэ Сэвчээ. За мөн амьсгалах агаарыг тань бид халамжлалыг сүрэтээр Air Condition агаар сэлэлтийн тоног төхөөрөмжийн компани хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. Үргэлжлүүл эрхэм сонсогчдаа цаг брейкэнд явдаг радио мэдээгээ хүлээ авч сонссны дараа хөгжилтэй хөнгөн байцгааг сүрэтээр яран нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3